Алло. Үгүй яас хоройтой дээ. Би юм бодож байгаа чи ажил гэсээр угаад шургаж унах нь байна шүү. Нэгэнтээ дэтгэр авснаас хойш гэртээ суул яасан юм бэ? За дөгөгш маань он гаргаад болд юм уу та? Харин тэр гэртээ суунаа гэдэг шинжтэй мэдэхгүй дээ. Өдөр өнгөрөхгүй хэсүүдх бол уулаг санагдаад байх юм байна шүү дээ. Тэр яах вэ? Хэдэн жилчлэнэ бие амраавал аштай юу? Гэхдээ альма хайцсан. Нөгөө хүүтэйгээ яваа биз? Гэхдээ энэ дэгдгээс харах уу манахаас бүр гарахаа байх нэ. Би чаар даруун хүргэнтэй болох нь гэж дотроо дурд тайл байгаа шүү. Охин маань сургууль суйлаан төгслөө. Одоо ч ханы жилдээ болдог нас чи яа харахгүй мөн дөө тийм ээ. Мэдэхгүй. Ямар ч хүн юм бэлээ. За. Чи хэзээ хүн таньжилаад? Би чи их байгаа ч гэсэн олон жил өдөрт ажил хийсэн болохоор бас хүн таних талаар муугүй шүү. Мэдэхгүй. Одоо л тийм сүрхий болсноос залуудаанчтэй. Би чи бас муу үгнэ муулах юм. Үнэл тэр юм чинь. Бүжигтэй дайралтаж ороочонгон бүжиг хийчихэд салахгүй дагж гэр төргөж гिचээд ой энээс соёлоо бүжгэн дондоо хомчоо гэж яснаа мартцсан уу. Чи тэгээд намайг хэн болохыг мэдээгүй аваад сууч үздэй. Энд чи бас ортой яхаа. Сохороо зарл сайн авгаатай дайрлцсан. Би чи бас төмнөө дундаа таниа чамайг суглаад атсан тэр байхгүй юу? Би чи тэгээ намайг хэлэлт байхгүй яач яа. Аава. Сайн байна уу аава? Сайн байна уу? Аав ичи хоёртоо итгэл зөөлөн байх гээд ийм боо авчлаа. Оо баяр. Энэ эдийн засгийн асуудлаар сүүлийн үед гарч байгаа шинэ ном. Аава танд хэрэг болно гэж санаад авцсан. Хүүхэд нь тийш цаа уцгаа. Зүгээрээ чи. Битээр сая гуанзанд орчихсон. Оо за. Анашка. Яагаад ч ээж аава ээж шиг ямар нүүрэнгээр вэ? Илгэн тэр байлгүй дээ. Гэхдээ ямар ч мэддэхгүй дөм бамтан байснаас энэ ч дээрдээ. Цаанаа юм бодохгүй. Цайлган цагаан хүүхэд байх уу? Мэдэхгүй. Ийм хүнчтэй нэг болоо. Өгөмдөө хүүхдүүдийн явдалд гошуу дээрээд яах юм бэ? Өөрснөө дураараа л болцгоо. Алив явж үйд хоолоо идэл. За, хүргэнээр сони юу вэ? Одоохондоо чи хөргөн болчихоогүй те? Гэхдээ болоход нэг ганц суруудтаад байгаа юм шиг үү? Чи мэдээч. Гэхдээ дармааха. Би бас хөргөн болохоо сайн шийдэж чадаагүй л. За. Чи нэг л сэтгэл дундуур байгаа юм уу? Нэг бол альма дурамч хүн байна уу? Үгүй яалаа гэж те. Миний сэтгэл гэдэг чинь байна. Өстой нэг уйл тулж хаад. Тэгвэл яах вэ? Ер нь манай энэ хоёр хадам шиг ийм хадам хааж байхгүй шүү дээ. Би энэ хоёрын ачийг яаж хариулдаг юм блэ гэж бодож явдаг юм. За гэтэл чинь одоо ингэж байтал альма хүүхд төрүүлнэ тийм. Тэгээд манай энэ хоёр хөгш өсгөн шүү дээ. Аава минь дээ. Ямар гоё бэ? Энэ ах төгөө шүү дээ. За. Энэ манайх юм уу? Би нахч тарихгүй ш. Үээж бол манай энэ охин чи багада ээж хийдэг байсан шүү дээ. Гэхдээ яг энэ хоёр хөгш өсгсөн юм чи аргагүй шүү дээ. Нийл хамт юугаа мэдээ ааштай. Нэрээ чи сайн хантай, сайхан хадамтай явах шиг аз жаргал гэж яаж байх вэ дээ? Хэрвээ би өөрийн гэсэн байртайсан бол өнөөдөр ч гэсэн альмаагаан дагуулад очмоор л. Нэгд одоо тийм гүгээс хойш яа гэх вэ дээ? За Анашка, хоёул явах уу? За явъя. Сайн дармах. Сайн уу. Хоёр явлаа юу? Явлаа.
Тэгээд бай. Жохон бай. За. Энэ бол за. Оо, чи өөрөө ирсэн юм уу? Тэгсэн. Ямар өөр юм. За миний хүүхдүүд тийш өрөөнд ороо. Би чи тоглоомоо тараагараа заа юу? За. Өхөө. Ганц үхч манай өргөн бол таах нэ дэ. Цаадах. Альмаач ганц үхийг өөртөө ухаангүй хайртайгээд хөл алдчих гад бийгээд иддэг. Ханил цуухаач үр яриад байгаа болт юм аа. Ганц үх орон байргуудаар богдоод их шүү. За яшигт. Юу нэрлэхгүй. Үнэхээр хайртай юм билгүйгээд л ирнэ үз. Хөрөгчүүл гэрээ дуусчихсан чи аав ээж хэрэг хэцүүдэх бах та. Ганцхан хүн ирэхэд үдээ чи юу ч гэсэн өртөө юм ярьдаг юм дээ чи. Яах вэ? Одоо анх чи тэр чинь л ганцхан юм л гэж байсан. Одоо л ихтэл хоёр хүүхэд гараад байхгүй л дараа боллоо шүү дээ. Тийм? Төрсөн их нь охиныхоо хүүхдийг өсгөхийн төлөө их сүд мэд болоод тахтай яадаг юм. Хөрөгчүүл нэмэгднэ гэдэг чинь хүүхэд олж ширнэ гэсэн үг тийм ээ. Хөөрө болохоор чи айл хөргөө ор суучхаад л тэгээ чи ганц дүүгээ минь хани авчрах гэхэд нэрээ дургуцаад байгаа юм биш үсттэй. Үгүй хаалаг дургуцах тий. Гомдөг маа. Хоёулаа ер нь тустай харуул гэсэн. Гүн чи ээжиг жоох амраа ирдэг. Жадийн болгон айлын зайд ингэ толгой ордож байх. Би даашин хэрэгтэй. Хэдэн жил чи жаргалаар амьдарч байсныгаа айлын зэн толгой хоргодож ирж бодож ирсэн юм уу? Тэгвэл чи явчлахгүй юу? Битгий өхөмдөл да. Чи тэр чи хүүхд төрүүлсэн болохоос иш хүүхд тэрэл байна. За яшигтч. Оо. Гэхдээ ер нь бэлгийн юм дээр өдий хүрнэ гэдэг чинь хүүхдээс ялгаа юу байсан юм бэ гэдэг юм байна. Би одоо ингэж гадаа зогссон би ирж гүйцлээ штэ. Хоёлаа манайд орё л доо тэхүү. Шүүн болохтой зэрэгт сарсан бавгах шиг яваад орох юм аа. За сарсан бавгахаа ухтаа яадаг юм бэ? Өдрөн дараагаар ордгоо мөртөө шүүн орохосоо би ч яах юм гээд байна. Тэрвээ өөрөнгө гисэн байртайсан бол яалаа гэж авчирч байх байт. Айлын зай толгой хорогдож байгаа болохоор чамаагаа дагуулж очихос юм гээд. Үгүй тэгвэл чи ерөөсөө манайд бүр мөс хүрээд ирээч. Тэхүү. Яа тийм бэ? Дармаагт ч гэсэн тэгээд хүрээд ирсэн юм чинь. Тэгэд ч юу манайхан бит хоёрыг мэдчихэв юм чи тэхүү. Тэр аав ээж дуртайч байх юм уу, дургуйч байх юм уу? Дотроо дургуй мөртлөө гаднаа юм хэлэхгүй байвал яах вэ? За юу ч дургуйцах юм дээ. Хоёул одоороо төчрэлч тэхүү. Би орож юу гэж хэлэх юм бэ? Шууд охинтой чинь сууй гэж хэлэх юм уу? Зяаш. Тэгж үсэн дөрөв хоёлаа байртай болтоо ингэж явуулчихлаа. За юу. Тэгвэл чамайг айгаадах юм бол би ороод хэллээ шүү. Тэг. Яад гэж охин юм чиглээд үзсэн. Тэрвээ шөвшөрчдөг юм байлаа шүү дээ, тий? Би хөөрхөн айлматгаа хоёлаа нэг өрөөнд нь ороод ичээний тарах шиг бүхчих. Мосаа хүмүүс минь тэгэл гэж хэлэн дээ. Чи юм бас л гадаа зогсож байгаа дэрв. Цаадах ч н орж ирээд хамаагүй л эцүүлчихгүй яагаад вэ? Ээжээ. Ганаа дандаа манайд орж ирэхээсээ зовоод юм гинэ. Даруулгатай бүгдийн зам да. Үгүй ингэхэд та хоёр ч надад яах бодолтой усуулаад байна. Чамд ханиулмаар юм уу? Ямар юм? Хизээ гэр орондоо авчна гэж юм хэлдэг үү? Үгүй. Ганаа маань нэг зам утаа айл яаж үйдэг байхгүй юу? Тэгэл ямар сандаа бит хоёр ингэж годомжаар тэнж явах чи Лээж гисэндээ. Гэрлэх гэж байгаа ухаантай бол хорон гэрээ аяа боддог байгаад байна чи. бодод яах юм? Ич нэг зам байр ховрыг мэдэхгүй юм шиг. Гүчин галалдаг байсан олтондоо дороо яад.
Гэр барьсан чи яадгийг? Гэр бариад тахтаа яадгийг? Ээж одоо нэг хөхнөө бодохгүй байгаа юм уу да? Би тэр төлөө модыг өрөөдөж үзег юм чинь гар хөлөө тас өрөөдөж үл яах юм? Тэгээд модоо хагалж агаад хуруугаа тас завчичвал тань тийм сайхан санагдах уу? Та бодоод үзэл дээ ээж. Нүүрсүүлж үзег хүмүүс чинь нүүрс түлж агаад угаар муугаар цохиулдаг шиг улсууд их амар юм яриад идэв шүү дээ. Сурандаа охин минь. Цагаан болохтой аяндаа болно. Та намайг л болохоор ингэж ат үтсэж байгаа шүү дээ. Тэгэхгүй би тэгвэл танаас яваад өгөл. Битүү дөө. Гүчи тэгээд яа гэж бодоод байгаа юм те. Гэртээ ацрыг гэж бодож байгаа юм. Тэгхгүйгээд би өөр яах юм? Гэхдээ тийм дээр хүрсэн бол одоо аавч чинь хэлээ л дээ. Хоёул авдарч яач ийна шүү. Ямар. Та өөрөө орж хэлэхгүй. Би ямар нөхрөд давхарч ирнэ гэж аавдаа өчөж хэлэх юм уу? Өвгөн унтахгүй яагаа вэ? Та ингээд унтнаа. Отхон охин чинь нөгөө хар хүгэн дагаж гүйгээд л бор хоногтой л гэрийн бараа хардаг болж байна дээ. Одоо яадаг юм байгаа юм бэ? Яванда нэг дээр орох юм байгаа биз дээ. Цагаан болоод ирэхлээр охиныг минь аваад явах юм байгаа. Охин маань гэрээсээ гарах дургүй дээ. Тэрнээс бол чи сая битэр бүр ойлоо майландаа хүрлээ шүү дээ. Аргагүй шүү дээ. Эг чинь нөхөр дагуулад ирсэн болохоор дүүгээр бойлог хэлтэй юм шүү дээ. Хүний өөрийн хүүхэд гомдох байгаа да. Харин нэг өгшин минь жийл нялхнаа тэмтэй зуралдаж зүдрэндээ. Үнэн дээр чи ядархал юм. Гү зуралдахгүй гэхээр харсаар байж яайч хэвэд. Гүшөө тэр хүүхдийн дагуулад ирэх үү? Зэт бодчооч болъё доо. Аймаа. Шинэ жилийн урилга. Ямар гоё вэ? Манайх төрөө чийж байгаа. Аюуда ингэж бүжиглээд очтой. Шинэ жил болохыг мэдсээр байж иж. Чи надад гоёлын гутал авч өгөхгүй гэж нь бодоход чи лав надад хайргүй баха. Чи одоо найзахаа ийм их хайрыг одоо чи яаж юм бэ? Ганцхан гутлын төлөө. Гү чи тэрчил. Үй. Чи тэрч одоо дөнгөж саяхан айл гэр болж байгаа хоёр чинь хидийдээ юм тавиулж амжих байдیں۔ Тийм биз дээ. Гү тэгээд яах гэж? Би хөл нүцгэн гүгээд очих юм уу? Шото ганц гутлын төлөө битгээ тэгэлдээ. Альма. Чи өтөрт бас арга маань штэ. Ямар? Ээжигийн нөгөө хөлдөө углаагүй байгаа хялгар хараг нэг удаа өмсч гэлээ. Оо яаж болох юм? Ээж дөрвөөцөл яах юм бэ? Шот. Их чинь дуртай цагтаад ээжийн хувцснаас аваад өмсчихдээ байдаг штэ. Тэгэхэд чи ганцудаа яад гэнтэй тэгэлтэй. Тэгэлтэй. За Харин за ээж отгоохноос харамлахгүй дээ. За өмсөд. Өмсөд. яа ба. Өмсөд. Энэ зүг. Ой, за ингэж
Авгаан төвгүй хөшиг гойчдгүй байж хөргий. Ой. За ямар уу? Ой. Стайлес. Багшаа. Нөгөө манай хүргэнэ яриад байсан. Өнөө байр маар юу болсон бэ? Гэ чи нэггүй шүү дээ. Бүтэхгүй байгаа бол та. Оолын бүтүүл гөгшнээ минь хаалын бэлдээд байдаг. Өнөө олон хүний тоорог жаахан цөөргсөн байгаа. Бам. Тарарам. Ой юу. Миний охин чи яасан гоё хуттай болчихоо вэ? Бүрэн маань авчихгүй. Говол доо. Гайлуу. Ой яана. Чи ээжийн ганцыг аваад өмсчихсэн. Хөрхи. Энхэл болоос. Гүй ээж. Танаа маань гоёлын готлох хайгаад хаанаас ч олж чадсангүй гинэ. Тэгээд би эний чинь шинэ жилийн үдшилтэд ганцхан удаа өмсчөөлөө бидхүү. Гэ хэлсэн аваа шүү дээ. Тэгтээ комент. Манай мэдэг маа бол нэг л мэд тэргүүлээ хайцсан байдаг хүнтэй. Юу тоглоё гэж цаашаа шүү. Цаад өрөөндөө тоглохгүй юу та хоёр? Тоглох зүгээр юм чинь. Оо ээж. Аваа. Манай эсрэг газараас надад байр өгсөө. Ямар гоё. Баяр хүргээ. Харж ийнэ хөшиг. Харин тийм байж. Түлхүүрн нь байна. Алуу. Оо За. Хүний авдгүй юм авцсан юм шиг. Манай энийг юмний хөөрцөгдөж байгааг. хүч. Баярлалгүй яах вэ хүн. Бүргэн маань албан газараа нэр хүндтэй яваагийн ач байхгүй. Гөгшөө. Чивэт хоёр хөргөн маань байртай уулжих зүгээр суужж болохгүй байна. Нэг юм бодно байгаа. Вэ. Тийм юм хөөе. Али хүүхдүүдээ ээж нэг жаахан. Айла тийшээ. Я мэдгэн. Хайла. Би тэр ойрон чинь очихгүй шүү. Яа. Тааж давхгүй буу хар ажил толгой дээр аваар. Өөөрөө. Баярлахтай өгчнөр тоглоом хийж байгаа юм уу та энэ чинь аа? Гэхдээ ер нь айл болох юм байдаг шүү дээ тийм үү? Гэхдээ ер нь тэгээ өөрөө олсон жаргалыг өөр идэх шиг сайхан байхгүй шүү дээ тийм үү? Тэгвэл чи тэр жаргалынхаа оронд оч. Би очихгүй. Чихраа чиглэл зуулантаа очиж яриа хийж явчихад очихгүй нэг юу гэсэн үг юм бэ энэ чинь нүү. Дараа нь уулдуулсан ч ихгүй шүү. Тэр байрыг алдчихлахээс чиний амжилт гарчих гээд байна уу? Ганц ух алма хоёрыг оруулчихгүй юу? Энд чи одоо өөртөө орсонгүй айл орууллаа гэдэг дараа нь зүгээр бүү. За ямар хэл амгаарддаг юм чи? Бид нар ажлаас олчих гээд харна төрсөн дүгэ хийгээ төр оруулах гэж хэлчихгүй юу? Тэр чи ядаад ах юм. Дармаха. Аха баяр хүргэе. Баярлалаа. Баяр хүргэе Дармаха. Баяр хүргэе. Юу хэзээ байранд өгөх гэж байна? Би унаа олчихгүй та наст. Нэр тэгэж. Мэдмаа их чинь тийш нөхгүй гэдэг нөө. Юу? Аричтэй. Гэхдээ энийг ч одоо ямар хачин зантай юм бэ? Манайд ийм байр өгсөн ч болоосай. Мэдмаа их чиг ах нь үгэнд оруулж чадахгүй шүү байна. Гэхдээ ер нь тэгээ та хоёрыг тийш оруулдаг юм уу та?
Юу? Нэр юу? Нэр Гана. Дуулж гин үү? Байцалда чи одоо яасан санаач зовдгүй юм бэ? Чи одоо хүний арай гэж явж байгаа байрыг урдуурн дахиж орно гэхдээ ичдэггүй юм уу да? Миний санаанд л багтахгүй юм байна. Гэхдээ одоо бид нар хичнээн ахтай улсууч гэсэн би лавшинд норхгүй юм. Гүй Гана. Чи ямар хамаатай юм бэ? Өөртөө оруулж байгаа юм чи. Тэ? Яг үнэ. За миний нөө. Нүгээрээ. За Гана. Хоёул бошоохон шиг нүгэд очиж идэх үү? Би ч одоо нүүй гэх юм. Би ч одоо юугаа нүүлэх гэж чивтэрч. Тэр хоосон байранд чи чивтэр хоёр биеэр л очиж штэ. Гүй яах вэ? Ороод очсон байхад учир нь олдсон штэ. Хадма. Чи нэрээ данч том уу шүү. Дармаахын санаж байгаа санаа. Чиний бодож байгаа бодол хоёр хоорондоо тэмээ ямар шиг ялгаатай байгааг чи ер нь мэдэж байна уу? За яалагчдээ. Манай дармаах чи ёстой сайн хүн байхгүй юу? Гүй хинээс ч юугаа ч хармалахгүй. Тэгэд энээсээ болоод мэдгмаагчид их загнуулнаа. Чи бодоод үзэл дээ. Төө хэлмээ. Манай дармаах ээж аав хоёрт минь битээрээс илүү хайртай байд юм чинь. Өшөө яг үннийг хэлэхэд байна шүү дээ. Дармаах чи витерийг тэр байранд оруулсан сайн хүн болчиход тэгээд байрныхаа хөлсийг төлөвлөх гэж байна. За яалагчдээ. Гүнч энэ хоёр байна шүү дээ. Энэ жишээнээ ингээд мөнгө хураагаа сууж байхад чи витер айлын байрны хөлсөөр хамаг цалингараа хөсийн төлчөө тэн тэгээд гурайт суун гэсэн үг дээ. Дармагч арайч тийм үү хүн биш шүү. Чи энэ рүү нүнгэж харсан уу? Гүйлдэ. Гэлээч гэсэндээ нэг дор олон жил хамт байсан ус чинь бие биений сайн таньдгийн байгаа үсттэй. Эднэр энд аав ээж хоёр энэ төрөд дураараа дөргөж хүүхдүүд өсгөл. Тэрнээс гадна байрны мөнгө бараг төлдггүй юм байл шүү дээ. Тэр ч үнэн л дээ. Тэгэхээр миний хөөрхөн альмаа отгоо охины хувьд чи одоо энэ эрхийг илтгэх цаг болжээ. Хоёулаа хэдэн жилдээ энэ жишээ байж яхан дивчиж авъя л да. За чи тусдаа гараад явчихтай зэрэгт охиноо яах вэ? Бидүүдээ гараад явчихтай зэрэгт ганц охин маань л байна шүү дээ. Гүн нэрээ. Тэгэж охиноо ээжийн дэргэд ойнд нь хүргэх хэрэгтэй байна шүү дээ. Гүй Гана минь тэгээд ээж маань одоо нас нь ахаад их ядруу болсон байж шүү дээ. Тэрнээс ч биш. Гэж ганц охиныхоо хүүхдийг тэгээд отгон охиныхоо хүүхдийг хардаггүй яадаг юм бэ? Гүн чи хүний ээж гэдэг чи хичнээн сайхан сэтгэлтэй амтан байдаг үлээ дээ. Тийм ээ. Нэрэж тийм дээ. Миний Ганач надаас илүү хідэн амьс илээсэн гэхдээ юмыг арай л цаагуур нухаалаг бодож шүү. Альма ингээд нэр юмны наад цаад учрыг болохгүй дагад дэрвэд байх юм бол юу ч орж мэддэг. Тэгээд яах гэж. Тэгэхээр ингээ. За чаан гэж. Чи өштэй. Их чиг нь байранд ор гэж ятгах. А намайг хүний байранд орохоос дургуцж байна. Тэгээд удахгүй бас бидэнд байртай болох нэг сүүч гарч магадгүй байна. За. А хэрвээ хүний байранд орчих юм бол бүтэхгүй болчих юм гэж хэлээ. За яа. Хөшнэрээ. За тэг. Яг чинийхээ зааснаар. За. Миний хоёрт хэзээ нөхөх гэж юм? Аа? Дармааха. Айл гэр гэдэг чи одоо өөрийн гэсэн гал голомттой байх хэрэгтэй биз дээ. Тэгэхээр энэ байранд хадмын гал голомтод дүрлцэж байснаас биш танай гал голомт гэж юу н байсангүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр Дармааха та өөрийнхөө байранд өөрийнхөө гал голомтыг дүрлцэх хэрэгтэй байна.
Энэ ч одоо эр хүний бахархал үсттэй. Тийм ээ. Ах нь гол нь тэгж бодоод л байр хөөцөлдөд байгаа юм байхгүй юу? Энэ хоёр хөгшнийг хүнийхэн ч гэсэн өөрийнхэн ч гэсэн ер нь бодох хэрэгтэй болжээ. Хүүхэд асарсан настай улсууд гэдэг тэнхлээ барчдгийн гинлээ. Харин тийм гэсэн. Ер нь тэгээ битээр удахгүй нөө. Та ирч ямар шүү дээ, тийм? Би тэр ч гэсэн бас энд их удахгүй бахаа. Би тэгээ сая альмаг ихчтэйгээ сайн яргэлээ л дээ. Тэгээ чихчдүү нарын хооронд та хоёр тэр шал гэж яах юм бэлээ. Зөв. Игчтэй хоёрын уучраа олох юм байгаа үстэй, тийм ээ? За. Тэгээд ер нь нэр хүн болсных өөрх толгойлж амьдрч сурах хэрэгтэй. Тийм үү? Та хоёрын санаач аргагүй нийлж. За. Ах нь тэр хоёр дээр нэг орох юм. Цаад нэг хоёр юм чинь нөөхгүй гинэ. Чивт хоёр л нөөсөн болохоос биш. Гэхдээ энэ хүүхдүүдийг авч явахгүй. Энд нь орхино. Хамгийн гол нь энэ хоёрыг ч л холдуул ээжийг амрах гэсэн шүү дээ. Хин хүүхдийг чинь харах юм. Цэцэрлэг гэж сайхан юм байна шүү дээ. Хин найсан цааш зөөх юм. Би л хүүхдэд уралдаж чадахгүй шүү. Тэрэнд санаа зовоод байх дээ. Нэг мэдгэц болоод Үгүй ээ, болоо явчих гэдэг чинь. Өглөө болоогүй юу? Сүүжээш гүйс давраалгаа болсон хараа. Орой ажил дуусаагүй юу? Хавцсан төгцсөн болж биш гарч угсгий. Дэлгүүр хошоогоо яв чиний идэх ухыг чинь цуглуулна. Гэр орны чинь цэвэрлэнэ. Хоол ундыг чинь хийн. Дааш давхгүй буу хараач толгой дээр авахаар би яаж дөрөс нь үндийдгий. Мэддэг маамын дээ. Энэ үнд бүхэмдад яах вэ? Хоёр үеийн хайрлж л явуул болох юм. За чи сайхуугаар битгий намайг хуурах гэдэг. Ямар ч байсан ээж аав хоёр айдныг нь авч нүнэ. Юу гэсэн үг юм бэ? Энэ хоёрыг салгах гэж юу? Сайн байна уу хөгшөө? Сайн. За үгүй би ч гайгүй юу? Аа. За. Гайгүй юу? Альма, ганцгүй. Хүүга. За үгүн цайгаан сансан байлгүй яах вэ? Хоёулаа сайхан цаа өө. Чамаага хүрээд ирнэ гэж бодоод цайгаан чамдсан л да. За шмүү үгүн хүүхэд болдгийч хүүхдээ насалдаж үтсэн биш. Ядарсан байлгүй яах вэ? Хоош өрөдмэ. Гараараа өрөөд идээр маа. Чи амар. Сайхан хоо хийж чараа. За. Гараараа. Кэжир хавд идээгүү юм шиг санагдчих юм. Муусан хүүхдүүд хөөх юм өөтөө өнгөдөөгөө хөлөм бол та. Тэгсэн хэрнээ гогшныхаа цайгсанаа. Дэвшээлгээ суух юм байна. Аргагүй л дээ, аргагүй. Идэшгүй байна. Баяж та хоёр. Баяж өөрсдөө хараа ямар зовлонтой хүүхдүүд байдаг чи. Миний хүүхдүүд гэж яг таа. Дандаа ноцолж ядсан зүгээр энэ хоёр юм. Дээ. Юу яах вэ гэж зүгээр чи. Чи аав гэртээ харих гээд нэр нь яардаг болт юм аа. Чи ажигладаг. За эсшигт. Энд одоо гэрээс дутуу юу вэ? Тэрэндээ шээ. Өдөр хоногийн ер нь арай ядуу өнгөрөөж байгааг чи ажигладаг. Харин чи ямар идэх юмар ямар цагдаад байгаа шүү дээ. Гэж бүх насаараа нэг гэрт байсан хоёрыг салгана гэдэг чинь бас бие биенээ санд болт юм аа. За яаш. Ямар хоёр оор газар цөлдсөн биш үү? Юу сүртэй юм. Ер нь ижил хоёр хүнгийн нэг нь асуултвал нэг нь яадаг гэдэг үлээ. Ээж аав хоёрыг бүр яг тийм болчихсон. Тэг чи одоо юу гэж гоншуулах гээд байгаа юм бэ? Аавыг хаяа гэрт нь хариулж үл яасан. Бүрмөсөн үү?
чирчээ. Аа. Би тэнд энэ өнөөдрийн сан. За их сайн байна. Оо би чи бас боосноо мартчихсан юм шүү дээ. Аа. Зөөлөн боо. За. Битгүү таяр хаш. Хаш. Фамилиго. Оо сайхан боо. Аа. Оо, Та цайгаа уухгүй яасан бэ? Цай уухгүй. боллоо тоо. Хээ аа гэртээр жигтэй их сайн удагсан. Манай дэснээс хойш цай ирэх баг удуулчихжээ дээ. Би одоо танд цай гараагаад чамх. Та ерөөсөө бараг уухгүй. Маргааш ч нэ 6 өдөр баха. Тий 6 өдөр шүү дээ. За яах нь вэ? Хүүхчээ тааш гэрээ сандгийн биш үсттэй. Хоног тоолоод л сох. Хүүхэд маргааш тарангуутаа л ирж үзээрэй мэдүү. Өө тэгээд. Тий. Оо ямар зовлонтой юм. Ганц амралтын өдөр юм үзэх гэсэн чи ингээ аа хүүхч гэрдүүгээ гүрчдэг шүү. Өнөө мө жаахан зээгээ чинь санаад байх юм аа хүүхдүүд. Үчтэй байх байх чи ёстой хөөрхөн болж байгаа. Тий, ястаа хөөрхөн бол. Манай энэ хоёр таныг яагаад байна? Энэ хоёр яах вэ? Чи юм ирж байгаа шүү. Энэ тэр хөнгөч нь Яах юм бэ? Аа би танд л авсан байхгүй дүү. яах вэ? Харин сайхан боопон ээжт навэж чигээ. Та ч одоо ээжийг хоосон байгаа юм шиг боддог юм биш үү? Яалаа гэжтэй. Энэ сайхан боопон шүү. Хүргэний дооч гэдэг юм. Өөс хатчих юм уу? Та тань дээр заа. Ийм орой усан чи та одоо. За түргээрээ. Ашгүй цаавар чиний дээр нэг илтэрээ Мятагма ирээгүй. За. Дарма харин илтэрсэн шүү. За. Тэгээ та нэг жаахан агаар салхинд явахгүй юу? Сайхан байна гэхлээр наашаа дугаар гараад хэлдүгээ давраачихсан. Миний өвдөө яаж өлгий миний ах. Важнуш хаварвайн. Шаглаг 30 миний байд. Өвөн хайцсан. Гэлтэй хайртай авсан. Юу гэнэ? Эцэвтер маргааш цэцэрлэгтэй найз мамантай гой таална.
гой тоглоно тийм ээ. Али маамтай гой тоглоно. Миний хүү. Яши миний хүү нэш хайвал. Эцэг би маргаш энэ утсан хоёроо уншиг тийм ээ. Та хоёр ч юу яриад байна? Аавч нь юу? Аба. Хаштай сэцсэн үү? Хаш дармаа. Энэ хоёр хүүхдээ одоо юу яриад байгаа юм бэ? Үний яриад байгаа юм да хотлоо яриад. Үний яриад. Али үний үсээ. Маргааш цэцэрлэгт явахаар болж байгаа юм байхгүй юу? Үгүй. Хин тэр холоос хүүхэд зовлогоо зоож идтгий. Чи юу очиж идтгий бэ? За яах вэ? Хүмүүс болоод штэ мэдчих болно шүү. Болоод штэ болно штэ гэж гин бидний хүүхдийг чинь хараад ажилгүй хүн тэнд байж ах чинь зүгээр. За чи ер нь хизээ байхдаа тэр амьдралаа мэддэг байлаа гэсэн. За Хоёр зэрэг автобусны мөнгөөрөө байгаа чинь чамд рагдаад байна уу? али мэддэг. Гадаа гараад. За. Холдож болохгүй шүү. За. Дүг гарч байгаа. За. За баяртай байна. Чи одоо мөнгө лээд байна. Тэгэхгүй. Өрөвдөд ахэр юу байгаа юм? Идэх юм бэлэн бэндэг. Энэ хоёр хүүхдэд нэг хүний бараа байвал болоодог. За яах вэ харин нэг хаяа нэг оройц үед хоол хийдэг л багт. Чи тэгээ бас нэг юу хог цэвэрлдэг гэдэг нэмчилдэг. Манай цэвэрлээд хог байхгүй. Тоос харагч 2-3 гүлгээд л боллоо. Яа мэддэг маань. Би ер нь чиний аяыг дагсаар бас урчжээ. Надад ч бас нэг өөрийн гэсэн бодол санаа байдаг шүү дээ. Юу гэсэн үг юм надад чинь. Тэгээ юу гэж байгаа чи? Тэгээд үү? Аавыг гэрлүүн явуулчлаа. Маргааш нас эхлээд хоёр хүүхдээ цэцэрлэгт ээлжлээд өгч бай. Тэгв үү? Чи ч уурлаад байгаа юм уу даа чинь? Заттайхаа хавар болоод ирэхлээр одоо залахгүй хүрээд л өдөр өнгөрөхгүй яг гүтхэн шиг бараад аргагүй шиг дээ хөшим гэрд байж үдсэн биш. Окно утууч юу? Оо тэгсэн. Альма бид хоёр аав ээж хоёроо амраас нэг сайхан арга болоод байгаа. Ястаа даг гэж. Муусаа хүүхдүүд минь бидний гар гих юм та. Альма чи яар та? Гүй чи ярил өөрөө надаас илүү ойлгуулна шүү дээ. Би саяхан хүрээлэнгийнхаа шуумаар хоторчмын малтай айлуудын амьдралыг судалгаар явлаа л да. За. Энэ хойшо долон буудлууд чинь тэтгэвэр гарцсан өндөр ностонгууд үнэ малтай байдаг юм байна. Гэхдээ ч одоо ер нь сүү цагаан эдийн думбад ёстой нэг жаргаж байгаа улсууд юм байна. Би тэгээд тэднийг хараад гэж одоо бид нэр ч гэсэн одоо нэг иймэрхүү байхад яадаг юм гэж дотроо атаарч явлаа шүү. Гэхдээ ер нь энэ хоёр маань тэднээс дутах юу байгаа юм бэ? Ёстой. Та хоёр ч гэсэн нэрээ тийшээ нэг хашаа байшин аваад хөлж жаргаж сууж явмаар юм да. Би аавынхаа ачаар эрдэм шинжилгээний ажилтан болж хөдөө аж ахуйнтай танилцсны хэрэгээ үлээд. Өдөрт 10-20 литр гардаг ийм том дэлмтэй. Эрдний зүйнээ болоод байгуул би чадна да. Гэхдээ манай ганс сэргэлэн чинь нэрээ чадна да. Тэгээд энэ хотын зах уймэн шууганаас хол гэдэг чинь аятайхан байдаг баг та. Оо тэр талаар бол ёстой ярилт байхгүй. Би хэд айлаар орлоо л доо. Тэгсэн чинь гол төлөв хүүхдүүдээ байрандаа орхиод гарцсан улсууд байдаг юм байна шүү. Тэгээд тэд нар өвөл болохтой зэрэг байрандаа хүрээд ирдэг гинэ. За тэгэл тэд нар чи одоо үнэнээс гадна цэцэг жимс төмөс ногоо гэдэг хөдөөл гэсэн үг. Ярих юм алга. Гэхдээ тэгээд байна штэ. Тэр бөрө оролдоод байхдаа зэрэг ерөөс ууд чидэх гэж байна штэ. Харин би сайн гэж ярьчихж байна. Тийм дээ. Гашир улс яаж амьдрах ухаанаа олж байгаа юм да. Гэхдээ би та ирж гисэн дээ. Готын чигэнд ингэж ноозорч явахаар тийшээ гарууд яасан юм дээ гөгшин. За Одоохондоо танагтай байна шүү. бодож байж болъё доо. Ингээд сууж яах чинь юм яасан сайхан юм бэ? Хотын баашинтай зүүрлэхийн арга алга.
Хаяр надаа энд чи гарч саргаараа болж байна да. Нойр сайхан хөрнө гэдэг нь үр чигтэйхэн энэ одоо эрүүл агаарыг хэл байх та. Чи баахэр гинэ нэг л ойшоодгүй байж юу. Осоо самбаатай дармааг дагуулахгүй хүү байна. Тэ хоёрыг асарч чадах нь охин минь азтай юм даа. Санснаас дээр юм аа. А дэхтэй ч мөнчтэй хөнгөн бай. Хөнгөдөж л мэдэхгүй нэ. 13 дэгшин хаа байх вэ? Зааг сургаад өгчгүй болоод явчих юм. Манай тармаа эндөө бойд. Ганц хүн дайны ухаан гарах хүн биш тэгээ. Тэр сайн хөнгөн байсан одоо шинэ хөргөнтэй болоод ирэхлээр уучлаа гоод. Яата гэжтэй манай дармаа чинь хүний сор байхгүй юу? За, аав ээж хоёр сайн. За. Ашгүй нөгөө үнэгээ чинь авчираад өгчихөө шүү. Тэс. За тэгээ та хоёрын сэтгэлд тэр зэрэг нээж байна. Яах вэ? Яста боёнтай сайхан гэдэг. Хэдэн хүүхдийн минь дотрыг сайлгах. Бараг 20 литр гардаг юм л гэсэн шүү дээ. Чи тэгээ хэдээр аав? Агаагүй 2700 гэж үнэрхэд. За. Тэгээд би аргалж угаад 200-ын чанга ачаасан. Одоо хүмүүс ай дээр хөөдний татаж явахгүй шүү. Миний мөхөр гэж чинь. За тэрнээс гадна аав ээж хоёртой нэг ярих юм гараад байна. За. Одоо аль хавраас эхлээд л байраар шалгалт яваад байгаа. За. Амны хашаа байшинтай улсуудаас улсын орон сууцыг хураах юм гинэ. Одоо байрны ховорт давхар суус эзэмшлээ гэж юм баха. Үтгч хүүхдүүд нь байгаа чинь ямар хамаа байсан юм бэ? Харин биш одоо бас тэгж ярьж үзсэн л дээ. Манай шиг айлууд зөнд ч одоо зөндөл байгаа бах та. Тэднүүдийн ямар настай. Одоо тиймэрхүү улсууч байх нь байж л байна л да. Тийм улсууд гол төлөв хүүхдүүдтэй гэрээгээ шилжүүлчихэж байгаа юм байна. Хэрвээ байшин орон сууцны нэг хүний нэр дээр хашаа байшин бас өөр хүний нэр дээр байвал болох юм гин л дээ. Ой тэгвэл олны аяыг дагаад энэ хоёрынхаа нэр дээр шилжүүлчих цаашаа. Харин. Харнасад багтаа яах вэ? Эндээ ууйдвал очиад гихтэж ярих нь үз. Гэхдээ тийм л юм. Гэхдээ бодож байж болно да. Чи нөгөө юмтэйгээ ярьсан уу? Ярих нь ярьсан. За, Тэгтээ би өөр аргалсан. ямар? Гэхдээ энэ гэртээ ингэж удаан байсан хүүхдийг цэцэрлэг зөвчгөр өвдөө салдгүй гэх юм. Гэхдээ тийм л дээ. Гэхдээ тэхгүйгээд одоо яах юм бэ? Одоо яах вэ? Аав ээж хоёроор харуулхаас. Юу? Гэхдээ та байсан чинь гэл дээр одоо зүүж явах юм гэж юу? Зөөгд ахтай яадаг юм бэ? Бүр аваач л өгчихгүй юу? Бүр багтаж яхад. Би хүүгээ санаад сууж чадахгүй шүү дээ. Тэгээд ч нөгөө хоёр маань Гүй чи сайн бодол доо. Гүй чи ээлж ажилтай. Миний ажил ямар өдөр шөнө гэж байх биш. Би наад хүүхдээ чи бодоод чамааг бодоод л юм арга болж байна. Ээж энэ гадагч одоо юу үнэ вэ? Ганц хүн авч өгсөн. Оо аваа штэ. Том дэлэндээ сайхан үнэ байна шүү. Хувь гарсуу гарна. Ээж надад цайны суугч агаар дэлгүүрлэг өгөхгүй амар. Дэлгэнд марын буй хүүхдүүдтэйгээ хоолгүй яах вэ? Ээж. Түр. Баяа. Та юусэн надад нэг 500 төгрөг зээлгчээч. Юу?
Гэхдээ та нар чи одоо цалин цугтай улсууд байж ич. Тэтгэврийн биднээс мөнгө гээд багт яадаг. За дармаа гэдэг юм чинь цалингаа хүн зээлгчид гуяа ганцглаад ирэх юм биш шүү дээ. Гэлээ гэсэндээ чи тэрх мөнгөөр явах гэдэг юм. Наадмынхаа гоёлыг бэлтгэхгүй юу эртгэх шиг. Гү чамд өмсөх юм биш үү дээ. Түрүүний баяраар өмссөн юм чи дахиад яаж өмсдгээ? Гү чи баяр болгоноор л гоёл бэлдэх гэж юу? Жаарид эндэж байна хүн. Эцгийн хаан боён дураараа тойж бөөр муузан сурцсан гай. Одоо ч өстой тэр мөнгийг эргүүлж авна гэдэг өнгөрсөө. Хэдэн зуугаар эртгийг хэдэн төгрөг хүн зайлгдсан чи эргүүлж авах хэцүү байх юм ба шүү дээ. Тэр мөнгө ч өстой чоны үзүүд мах зуугаа тавьцсантай адилхан болоо биз. Арахгүй учир дараад өгчихөө биз. Дармагийн хэлж байгаагаар бол нэг найзынх нь хөдөө байдаг эцэг нь нас гараад замын зардалгүйгээ зээлгслэгсэн шүү дээ. Оо зайлвал тэгж л таарна л да. Цаадах чи одоо хүний төлөө дандаа тэгж байдаггүй юм шүү дээ. Тэгсэн мөртлөө намайг мөнгө ярихаар мөнгө ярьсан хүний хүнээ байж чаддаг юм шиг юм ярьдгийг гайгүй байлгүй. Зөв нь буруугаа сургаж яадаг энэ ер нь жам ёс юм шиг. Дармаас үгдүүлэх чамд ёор илүүдэг. За. Аав зүгээр ингээл нэг амьдрал мэдгүй усан тэнийг хөргөнө өмөр. Юу ч юм. Тэнийг гинэ чи. Чи хүний тэнийг шилж байгаа хүн чи өөрийгөө сайн цэгнэх хэрэгтэй чи. За мэдлээ. Мэдүү чи. Мэдлээ. Ерөөсөө дармаа хөдөө явахаар зэрэг би хоёр хүүхдээ тавьчих өгнө үү? Энд л байж. Тэгэлгүй яах вэ? Ажилтсан улс чинь арахгүй байлгүй яхад тийм ээ. Гэхдээ тэгээд одоо эндхийн сайхан нар агаар чинь хүүхэд юм байхгүй юу? Ястай. Одоо тараг сүг арьс тасрахгүй болох болтой. Вот. Гөгшөө. Чи одоо цаадуулга эргэж хэлсэн байгаа да. Альма ганц хоёрыг ирээд гэсэн ирэх бахаа. Гүйл юм яаж мэдхүдэ гэж бодоод Мядагмагийн ажил руу уцтай бас зарлиг болгож ирсэн шүү. Өө заавалж. Тэгвэл ирэх бахаа. Аав ээж хоёрын чинь насаараа ажилласан. Алуу. Үйлдвэрэн аа болж байгаа гэдгийг чинь гайгүй хэлсэн дээ. Маш гөгшөө. Орой чи бид хоёрыг ирэхэд хүүхдүүд арай зүгээр байхгүй вэ? Тэр яриа. Юу таач гэсэн ээж аваа нэг баярлуулах байх шүү. Тэгээд Альма юу гэдэг вэ? Чанга яриач дуудахгүй. Гүй чанга ярьж болохгүй наа. Энд хүнд өвчтөн дөнгөж сая мэс цаслаас гарч ирээд сэхэнд орж ирээд байгаа юм байхгүй юу? Тэр чинь надад ямар хамаатай? Хүй гана. Чи аав ээж хоёрыг хуралтай гэдгийг мэдж байгаа штэ. Хоож гэрлүү хурдах шиг гүгээд өчтөх үү? Чадахгүй. Би ажил ихтэй байна. Би бараг шөнөөс хойш гэрийн бараа харахгүй хоо. За гана. Тэр чинь ямар хүний ам биш штэ. Чи ажлаа хойшлуулж болно штэ. Энэ эрдэм шинжилгээний ажил гэдэг чинь бас тодорхой цаг хугацаатай байдгийг ойлгооч вэ? Гана. Байна уу? Таамарч. Уухгал илүү болчихсон. За яа. Гүнөө хүүхдүүд чинь одоо яаж ирэх вэ? Харин ганцхан ч гэсэн одоо хүрээ дээрээс нэг. Өгшөө. Чи явж ий. Харин. Ерөөсөө чи яа. Тэнийг хамт ажиллаж байсан гөгччүүртэйгээ нэг уулзаад ерөөсөө хүүхдүүд энэ тогоо шанагнаас ганц удаа ч гэсэн чөлөө авах та. Энд чи очигдол зүгээр сэргээд явж чана. Алуу чи надад хүүхдээ билүү. За тийм. Надад. За тийм. Вау алуу. За нааш. Гурлаа та. Эртээ авъя.
Өөш. Өгшөө чиш яач вэ? Хоёр нь бодоод байхнаа чим нь явсан дээр юм аа. Өчи өгнийгэн орцоод өөрөө яваад очтер улас амьтан чи юу гэж бодох юм бэлээ. Тэгээд би ч одоо жирийн нэг ажилчин байсан хүн. Чим нь намайг бодохно дараа маасч байсан болохоор эсэ. Чамайг харж өгөх хүн олон бий баха. Чим нь очиж үз. Яа. Цаг чи болчихлоо. За бас яахан ярихгүй хоцсон үз. Тэр яах вэ? За тэгвэл одоо би явах шүү дээ. Өгшөө. Ерөөсөө хоёулаа байж ганцаараа явах нэг л эвгүй санагдаад байна. Чи яваад очихгүй дээ. Цаадууч чамайг хүлээж байгаа да. Тэгээ чи өвтө сүүлд нөх үг аян да. Тэр нь л бас хэцүү яа да. Ерөөсөө хоёулаа явах болж тэхүү өгшөө. Тэгээ юм. Дандаа юмд явж явах шүү дээ. Ганцхан ч гэсэн хүрээд ирэхэд яахад гэж. Усын ажил яа их вэ? Гарманы яаж ийгээд хүрээд ирсэн бэ? Яста. Ирэхэд байсан да. Өшөө. Хоёулаа дараа нэг сайхан юм. Минь